шинээр засгийн газар нь хурдан бүрдээсэ. Одоо нэг өдөр ч алгасмааргүй байна. Ард иргэдийн амжилтгаа бас хүнд байгаа. Бизнесийн орчин хүнд байгаа. Тэгэхээр энэ дээр бол хамгийн гол зүйл гэвэл 3 зүйлийг би хэлнэ одоо. Нэгдүгээрт ерөнхийлөгчийн оролцоотойгоор 2014 онд санаж байна. Ерөнхий сайдыг огцруулад хэрэглэх газрын даргын ерөнхий сайдаар тавьж ирсэн. Өөрхий тэр муу сайхан бэлгэн маань одоо босоо гамбаг одоо хэвтүүлнэ гэл ингээл намаагч одоо хууль шүүхийн байгууллагуудаар тамлаад зовоогоод гүйцэтгэх ажил хийгээл зовоож ирсэн. Гэхдээ тэд үнэнд ойрхон биш байсан. Юу гэж хэлэх гээд байног вэ? Дубайн гэрээ гэдэг юмыг л байгуулсан. Рио Тинтогийн төлөөлөгч шиг Монгол улсын ерөнхий сайд ажиллаж болохгүй. Үүнтэй яг адилханаар өнөөдрийн шинэ засгийн газар шинэ ерөнхий сайд стратегийн ордуудыг зарим гэр бүлүүдийн төлөөлөл шиг ажиллаж болохгүй шүү. Энэ дээрээс Монголын ард түмэнд ногдох ёстой тэр хувь хишгийн тэр баялагын сангийн хуулийг хэрэгжүүлээрэ яаралтай. Хоёрдугаар зүйл яг Дубайн гэрээ шиг ийм аюултай юм хийхгүй тулд Рио Тинтогийн төлөөлөгч шиг ажиллаж болохгүй. Ontre Gold гэх Ontre гэдэг компани дээр аюул толгойн тэр аимшигтай тэр аюултай гэрээг засаж залруулж Монголд ашигтай болгох алтан боломжийг энэ хийх ёстой. 6 сарда. Хийхгүй бол бас л төлөөлөгч шиг ажилласан байна гэдэг асуудал үүснэ. Амжих уу? Гэхдээ тэгж шаардсан шүү дээ. Тэгж шахна. Тэгэл амжуулахгүй ингээл алцгах бол эднээс эсвэлдлэр Монголын эсрэг төлөөлөгч шиг ажиллаж байна гэсэн асуудал үүснэ шүү дээ. 3 дугаарт газрын тосны үйлдвэр гэж нэг одоо маш том ловер явж байна. 2 тэрбум долларын мөнгө угаалт явж байна. Одоо өнөөдөр энэ хууль шүүхийн байгууллага нь намайг одоо ингээд оролдож мөшгөж чагнаж тагнахын оронд тэр газрын тосны үйлдвэрийн газар дээр энэ том мөнгө угаалт болчиход байна гэдэг энэ үгэн дээр намайг дуудаач байцаал таваач. Бодтой үнэн. Тагнаж байгаа юм уу? Тэр үнэн. Тэгэхээр би газрын тосны үйлдвэр яриад дараа нь чөлөөтэй асуураа. Газрын тосны үйлдвэрийн газар дээр усгүй газар, ямарч нөөцгүй газар газрын тос хизээч үйлдвэрлэхдэггүй ийм нөхцөл байдалд тэзүү нь өөрөө нууц. Тэзүүг нь баталсан хүн гар үсгээ зураагүй ийм байдлыг өтөр түргэн янзал засаач гэдэг. Энэ 3 зүйлийг би одоо амын авч асуух хэрэгтэй. Наад энэ бол одоо яг л энэ үед асуудаг боломж. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал орж ирсэн улсын хурал дээр ерөнхийлөгч орж ирж бас мэдээлэл өгч байр суурь илэрхийлсэн. Энэ үеэр бас танд хандсан үг хэлж хүү гэж одоо зарим хэлбэртэй. Та тэр ерөнхийс юу гэж ойлгосон? Та юу гэж ойлгосон? Хөрхидөө өмнөх нь та бас нэг ярилцлага өгсөн шүү дээ. Хөрхидөө их л жижиг хүн байна да. Одоо тэгэл үсэрж орж ирээл чичрээл мó Ганбаатарын тухай яриад нэг 50 сая вон мон гээл тэр чин хууль бус тийм хандвыг гүйцэтгэх ажиллагаагаар өгсөн. Тагнуулын газар намайг гүйцэтгэх ажиллагаа хийсэн. Тэрийг нямдоржгоо хэлсэн шүү дээ. Гүйцэтгэх ажиллагаа хийсэн. Тэрийг би сайн дураараа гэх юм одоо энэ хууль бус энэ хандив гэх юм одоо энэ орлогыг улсын орлого болгож Баянзүрх шүүхтэр шийдвэр нь гарсан. Би өөрөө тэр үнчин хүүхдүүдийн газарт өгөөрэй гэхэд тэрийг бол шийдвэрт оруулж чадаагүй тэр нь протоколд үлдсэн. Тийм учраас тэр чи сэр дугаараар нөхж байгаа шүү дээ. Тийм учраас би сонгуульд нэр дэвшиж байгаа дахиж. Тэгээгүүл өөрөөр нь хууль бус юм юу ч байхгүй. Тэгэхээр одоо хөрсөх өсөрж орж ирээ тийм ярьдаг нь бол дэндүү жижигхэн байна. Тэгээд үнэн үг хэлсэн хүнд ноён өшөөтэй, үхэр унсан хүнд нохоо өшөөтэй гэж үг байдаг. Энэ дээр би нэг тоохгүй байна. Энээс цаатах нь олон ерөнхий сайдуудтай би үзчихсэн. Энээс цаатах нь намайг хууль хяналтын байгууллагуудаар бүх бөөс хурс юм шалгацсан учраас би санаа зовхгүй байна. Тэн дээр та нар 50 байж болно. Гол нь яагаад тэгж хэлэх болов гэдэг. Учир шалтгаан нь яг юу байв? Тэр өөр төрөд тусгаж авсан. Миний хэлсэн үгэнд биш яг парламентаар хэлсэн үгэнд ухнаагийн хөрсөх гэж нэг ч үг байхгүй. Үе үеийн ерөнхийлөгч нар үе үеийн засгийн газрын нудрага үзүүлж дарангуйлагч болж унгаж татаж унгаадаг. Энэ бол институт хоорондын зөрчлөө. Энэ Монголын хууль эрх зүй улс төрийн энэ эрх зүйн орчны эмгэнэл болчиход байна. Эндийгээ засъя. Энэ дээрээ анхаарья. Хэдүүлээ энэ нэг тийм ургаж байгаа энэ үр жимсийн хортой үр жимсний энэ үзэгдэл дээр нь яриад байхын оронд гарч ирж байгаа тэр анхны тэр үндсийн таслая. Энэ институт хоорондын зөрчлөөс болж Монгол улс 3 даргатай болоод ингээд бид шаналж байна гэдэг ийм байрсууд ярьсан шууд өөр дөр хүлээж авч өсөрж орж ирээл
Одоо миний тухай ярьсан би тэрэнд нь тоож хариул өгөхгүй та нар асуусан учраас би хариуллаа.